Улсын хурлдах ардчилсан намын бүлэг хуралдаж парламентод шахалт үзүүлэх шийдвэрийг гаргалаа. За тодруулах юм бол эрх баригч намын дарга улсын хурлыг удирдах нь парламентын зарчмыг алдагдуулж байна гэлээ. Иймээс ч улсын хурлын дарга учрал их хурлын даргын албан тушаалаас татгалзах хүртэл ардчилсан нам чуулганы хуралдаанд суухгүй гэдэг шаардлагыг тавилаа. Харин улсын хурлдах хүн намын зүгээс ерөнхийлөгчийн өргөн барьсан улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хилцгэн зүйтэй гэж мэдэгдсэн байна. За парламентод улс төрийн 5 нам судалтаагаас олох болсон Монгол Ардын намын дарга нь парламентыг даргалж байгаа нь байж болшгүй үүдэл гэж арсан намаас мэдгдлээ. Тодорхойлох юм бол улсын хурлын даргыг хаврын чуулганы нээлтэнд хэлсэн үг нь Монгол Ардын намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөнд танилцуулга байж болохгүй гэж үзэж байна. Иймээс ч Монгол Ардын намын дарга учрлыг улсын хурлын даргын албан тушаалаас огцрох хүртэл ардчилсан нам чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй гэлээ. Монгол Ардын намын даргаар хавсран ажиллаж байгаа учрлыг улсын хурлын даргын ажлаа өгөх хүртэл ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Нэг намын дараа толгой дээр гараа суучаар зүгээр л намынхын төлөө алга ташаад заагаад хадаг бариад үлддэг юм байна гэдгийг бид өвлөн ч гэсэн харсан. Одоо ч гэсэн аяг харах гэж байна. Тийм учраас парламентын ардчил өөрөө үнэхээр парламентын дархлаа өөрөө байна гэж бодож байгаа бол нэг намын дараа толгой дээр нь гарч суух тухай биш. Олон намыг дунд нь мэтгэлцүүлээд аль нь эрүүл сарвал бодол, аль нь илүү зөв бодлого вэ гэдгийг нь одоо жигд тийш хангаж чаддаг төвөг сагсан тэм даргатай байх тухай ярьж байгаа. За нийт хэвлэл мэдээллийнхаа Зарим улсын хурлдах хүн намын зөвлөлийн зүгээс ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүнийг эргүүлэн татах агуулга бүхий улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжинэ гэдгийг илэрхийлж байна. За мөн татврын багц хуулийн төсөлд онцгойлон анхаарч ажиллана гэлээ. улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой заалтыг бол наривчилж оруулж ирж за альва одоо авилга албан тушаалын хэрэгт холбогдсон их хурлын гишүүн бүрэн дарахын эрхийнхээ хойно ингээ хамгаалтанд байдаг асуудлыг бол нарийн зохицуулах гэж байгаа асуудлыг бол дэмжиж байгаа агуулгын хувьд. Тэгэхдээ одоо энэ өргөн барьсан хуулийн дээр бол бас анхаарахаар асуудлууд байж байгаа. Тухайлбал одоо тэр 9.1-6 дээр их хурлын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг намын төлөөллийн төв байгууллага хилцээ санал оруулахар зүйл гэх мэт. Ийм асуудлууд байгаа учраас бид нар хилцээд явах нь бол зөвөө гэж дэмжиж байгаа. За засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байгаа намуудын хувьд эрх баригч намын тогтвортой байдалд нөлөөлөх агуулга бүхий асуудлууд руу тодорхой байр суурь илэрхийлэхээс татгалзаж байна. Харин ардчилсан намын зүгээс хаврын чуулганы эхнээс л эрх баригчдад улс төрийн шахалтыг үзүүлж эхлэв байна.